Эрхмэнд үзэгчтэй би яг одоо Төлөнхийн төвийн хуучин барилга дотор зогсож байна. Монгол улсын хэмжээнд цор ганц байдаг Төлөнхийн төвийн барилга одоо ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан учраас энэхүү барилгыг буулгаж оронд нь шинэ Төлөнхийн одоо төв эмнэлгийн барилгыг барихаар болсон. Гэсэн ч одоо хүртэл энэхүү барилгыг нурааж шинээр барилгын ажил явагдаг байгаа юм. Тийм учраас Төлөнхийн төв маань одоо хүртэл энэ тентхийн одоо байр савуудыг түрээслэж үйл ажиллагаагаа явуулсаар байна. Бид бүхэн өнөөдрийнхөө сурвалжлагаар Төлөнхийн төв чухам яг одоо хаана байгаа вэ гэдгийг үзэгчид та бүхэндээ одоо сурвалжилж таниулах болно. Учир нь Мөнгөн гүр эмнэлгийн барилгыг одоо түрээслэж үйл ажиллагаагаа явуулж байсан Төлөнхийн төвийг одоо тухайн Мөнгөн гүр эмнэлгээс бас гаргасан гэдэг мэдээлэл олон нийтийн дунд байгаа юм аа. Мөнгөн гүр эмнэлгээс яагаад төгссөн бэ гэвэл түрээсээ нэмнэ гэдэг шаардлага тавьсан байгаа. Тэгэхээр бид нар түрээс нэмэх мөнгө байхгүй. Тийм учраас дотроо зохион байгуулалт хийгээд лабораторийн одоо барилгыг засварлаад тэндээ Төлөнхийн төв авчираад лабораторио өөр газар ингэж шахаж оруулаад манай мэд сайхан докторууд маш сайн арга хэмжээ авж байгаа. Тийм учраас ийм одоо менежмент хийх юм бол дотроо багтахаар байна гэдгийг өөрөө дарга нь харсан учраас шинэ байранд өөрөө засвар хийгээд ингээд түрээс төлөхгүйгээр авах юм болцоог нээж боломжийг бүрдүүлж. Төлөнхийн төвийн эзэмшлийн газрыг алдсан шинэ барилгын ажил явагдахгүй байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээлэл хэрэгслэр гарсан. Тиймээс бид бүхэн энэ тал дээр салбарын сайдаас тодрууллаа. За Төлөнхийн төвийн асуудлууд та бүхэн мэдэж байгаа 12 тэрбум тийм ээ 12 тэрбумаар анх төсөв төртгөн тавигдсан. 30 хэдэн тэрбум болсон. Ингээд нөгөө магадлан мэрэгжлийн одоо экспертүүд үнэлээд энэ төвийг хэд болох вэ? Үнийг гаргаж иж төсөв суух ёстой. Бид нар одоо Төлөнхийн төвийг 12 хуучин юугаар нь хуучин төсөөр нь тендер зарласан. Тендер ялсан. За тэгтэл одоо яг жинхэнэ үнэ хэдвэ гэдэг асуудлыг мэрэгжлийн байгууллага нотолж иж энэ цаашаа явах уугүй юу гэдгийг шийдэгдэнэ. Газрыг бол алдаагүй, газар нь байгаа. Ийхүү хэдэн жил түрээсийн байраар толгой хорогдож байсан Төлөнхийн төв гэмтэл согог судлалын үндэсний төвийн байранд ирж өөрсдийн гэсэн шинэ байртай болтлоо энд үйл ажиллагаагаа явуулахар болжээ.